За юу болох юм та өөрөө доор комментээр бичээрэй. Би л нэг 25% энэ бүтэх магадлал гэж бодож байна. 75% Европчууд, Украинчууд энийг эсэргүүцэх байхаа. Трампын хүчээр Орос Украины дайн удахгүй дуусах гээд байна уу? За сүүлийн 2-7 хоногийн хугацаанд энэ авилгын хэрэг иргэн тойрон хаасайгүй яригдаж байх үедээ Америкийн тал чимээгүй байсан. Нэмээд Украины авилгатай тэмцэх газар хэний доор ажилладаг юм бэ гэх юм бол Америкийн элчин сайдын доор ажилладаг. Америкаас бас санхүүжилт авдаг. Тэгээ анхны албан тушаалтнуудыг хэн томилж исэн бэ гэх юм бол Жо Байдны засгийн газар юу вэ? За. Тэгээд энэний талаар, авилгын талаар чимээгүй байсан. Яагаад вэ гэх юм бол хөшүүрэг болох гэж ашиглаж байгаа. За. Украины үндсэн аюулгүй байдлын хорооны 3 гишүүн авилгын хэрэгтэй холбогдсон. Гуруула их орноосоо зүгтсэн 2 сайд тэр 2 сайд байсан. За тэгээд Зеленскийтэй ярьсан юм байна. Тэгээд хэлцэл нь ерөөхдөө задарчлаа. За энэ Kiev Independent Center new US plan pushes Ukraine toward capitulation. Here's what we know so far. Ерөөхдөө Америкийн шин төсөл Украинаас юу шаардж байгаа юм бэ гэх юм бол бараг бууж өгөхийг шаардж байгаа. За тэгээд нарийн заалтлууд руу ороод үсчин нэгээр хэдүүлээ уншиж энэ жоохон хугацаа авах гэхдээ өнөөдөр амралтын өдөр юм чинь. За нэгдүгээр Украины тусгаар тогтол нь хэвээрээ байх болно. За тэгээд Орос Украин Европын хооронд ерөөхдөө дайн хийхгүй хоорондоо алдсахгүй гэсэн гэрээ зурагдах юм байна. Тэгээ өнгөрсөн 30 жилийн хугацааны ямар нэгэн гомдол маргаан ерөөхдөө өнгөрсөн бороо болно гэж байна. So, it is expected that Russia will not invade neighboring countries and NATO will not expand further. За. Орос ямар нэгэн Латвия, Эстония, Финланд ямар нэгэн өөр орн руу дайрахгүй амлалт өгөн гинэ. За, эсвэргээр НАТО бас томрохгүй гэж байна. Маш чухал. Ерөнхийдөө Путиний номер 1 ерөнхийдөө хүсэлт энэ. За. Dialogue will be held between Russia and NATO, mediated by the United States, to resolve all security issues and creating conditions for de-escalation. Ерөнхийдөө Оросын аюулгүй байдлын янз бүрийн шаардлагуудыг ярилцъя гэж байна. Тэгээд урт хугацаанд энэ ямар нэг маргаан гарахгүй тулд бас нэг аюулгүй байдлын хороогоо дахин эхлүүлнэ гэж байна. Ерөнхийдөө өмнө байдаг байсан. Энийг зүгээр Америкчууд НАТО болиулсан. Хэний доор юм бэ гэх юм бол Жорж Буш, Обама, Жо Байдны доор. Украинд бас аюулгүй байдлын баталгаа өгнө гэж байна. Ерөнхийдөө Америкчууд. За, энэ улаан сум энд яагаад тавьсан байгаа юм бэ гэх юм бол Украины зэвсэгт хүчин 600 мянган хүнээр одоо тоогоороо хязгаарлагдана гэж байна. За, энэ яагаад улаан байгаа юм бэ гэх юм бол энтэй ерөнхийдөө Оросууд нэг хүлээн зөвшөөрөхгүй байх. Энэ дэндүү том. Нэг ойролцоо нэг 100 мянга, магадгүй 200 мянга дээр хязгаарлах хүсэл тавих байх. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл Idratsi.com-оос. За тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүрм мэдлэг. Хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгомжтой маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол Idratsi.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. За Ukraine agrees to enshrine in its constitution that it will not join NATO. Украинчууд юу хийх ёстой юм бэ гэх юм бол үндсэн хууль дотор юу оруулах ёстой юм бэ гэх юм бол НАТО-гийн гишүүн болохгүй байх. За, тэгээд НАТО нөгөө талаасаа бас ерөөдөө ирээдүйн хизээний цагт хизээч Украиныг гишүүн болохгүй. NATO agrees not to station troops in Ukraine. НАТО-гийн цэрэг Украинд байхгүй. За тэгээд Балтаны онгоц Польшид байшин гэж байна. За Америкчууд юу баталгаажуулах юм бэ гэх юм бол the US will receive compensation for the guarantee. Аюулгүй байдлын баталгаа Украинчууд авахын тулд Америкчуудад юм өгөх ёстой. Money хэлцэл out of the deal. За if Ukraine invades Russia it will lose the guarantee. Ямар нэгэн байдлаар Украинчууд Орос руу дайрах юм бол тэр аюулгүй байдлын баталгаа байхгүй байх болно. За if Russia invades Ukraine in addition to ерөөдөө харин Оросууд Украинд руу дайрах юм бол зэвсэг хүчнээр хариу барина. Санкцуудыг буцаагаад тавина гэж байна. За recognition of all the new territory and all other benefits of this deal will be revoked. Ямар нэгэн хэлцэл худалдаа тэгээд санкц бууруулах G8-ийн гишүүн бүх юм буцаагаад
байхгүй болно гэж байна. If Ukraine launches a missile at Moscow or St. Petersburg without cause, the security guarantee ер нь бол өмнөх юутай адилхан юм байна. Ямар нэг Пожн, Москва, Санкт Петербург руу явуулах юм бол тэгэл бүх юм худлаа болчихно. За, Ukraine is eligible for EU membership and receive short-term preferential access to the European market while this issue is being considered. За, Украин Европын холбооны гишүүн болно гэж бичигдэг байна. Зүгээр гишүүн бол өргөдлөө явуулах боломжтой. Тийм учраас энэ дайн дууссныхаа дараа Украин Европын холбооны гишүүн болохгүй. За M50 энэ бол худлаа. Тэр авилгаар идүүлсэн тэгээд ягаад Украиныг оруулах юм байх юм бол нэгдүгээр авилгаар тий Европт тэргүүлж байгаа. Хоёрдугаарт заяа дэндүү үнэтэй болно. Украиныг ер нь бол хэдэн бараг 100 жил тэжээх хэрэгтэй болно заяа. Ягаад гэх юм бол тэр чигтээ нурцсан улс байхгүй. Тийм учраас Европын холбооны гишүүн дараа нь болохгүй тэр бол за a powerful global package ерөөхдөө эдийн засгийн буцаагаад сэргээхийн тулд Украины хөгжлийн сангийг үүсгэн байгуулна. Fast growing industries одоо хурдан хөгждөг ач үйлдвэр, технологи, data center хэмэл байхаа. Тэгээ харцгаа яагаад гэх юм бол Украинд одоо цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станцууд бараг байхгүй болсон байгаа. Гэхдээ буцаагаад ашиглан оруулах магадaltaй. За энэ бол жоохон худлаа ах. Гэхдээ ер нь бол дахиад эндээс юу харагдж байна гэх юм бол Америкчууд ерөөхдөө яаж бодсон ашиг хийх юм байна. За, the United States will cooperate with Ukraine to jointly rebuild, develop, modernize, operate Ukraine's gas infrastructure including pipelines and storage facilities. За, Украин газныхаа дэд бутс бүгднийг Америкчуудад алдлаа. Ерөөд Америкийн 51 юм уу 50% өмч болно гэсэн үг. Тэгэл насан туршдаа Америкчуудад тэр газ маазны тээвэр янз бүрийн юмнаас Америкчуудад ашиг өгнө, баяр хүргэе. За. Иргэн сэргээх extraction of minerals and natural resources. Ерөөдөө олборлон гэж байна. Газрын ухан гэж байна. За, газрын баялаг бас Америкчууд их болно гэж байна. За, баяр хүргэе. Зеленский. Russia will be reintegrated into the global economy. Орсыг буцаага дэлхийн эдийн засаг руу хүлээж аавна гэж байна. За, тэ ерөөхдөө санкцуудыг шат шатаар нь тэ тохирсон шат шатаар ингээд санкцуудыг алга болгоно гэж байна. За, United States America тэ урт хугацааны эдийн засгийн хамтын ажиллагаа Оростой эхлүүлнэ гэж байна. Эрчим хүч, газрын баялаг, дэд бүтц, хиймэл ойхон, data center, газрын хоор элемент тэгээд Арктикт бас хамтарч ажиллана гэж байна. За, тэгээд энэ юу юм бэ гэх юм бол Америкчууд ерөнхийдөө Оросыг Хятадуудаас холдуулах гэж байгаа. Ерөнхийдөө зөв. Гэхдээ Оросууд Америкчуудад ирэх 20, 30, 40 жилийн хугацаанд итгэх байхаа. Russia will be invited to rejoin the G8. G8. Гэхдээ одоо G8 дотор одоо хэн байгаа юм бэ гэх юм Франц байна, Герман байна. Ерөнхийдөө сүрж байгаа эдийн засаг байгаа учраас Оросд энэ хамаагүй байхаа. За. Европт Америкт царцаасан Оросын хөрөнгө те 100 тэрбумыг одоо Оросын мөнгө гэжтэй 300 тэрбум нийтдээ. За 100 тэрбумыг те Америкийн удирдлагын доор байгаа хөрөнгө олонтын сан дотор нийлүүлнэ. За Америкчууд ашигын 50% аавна. Nice. За Европчууд бас 100 тэрбумыг хийн. Тэгээ бусад ерөөхдөө мөнгөний эргүүлэн одоо ерөөхдөө буцаагаад өгнө гэж байна. За тэгээд мөнгө үлдэх юм бол тэрийг Орос Америкчуудын хамтарсан хөрөнгө олонтын сан руу бас хийн. Ерөөхдөө хоёр хөрөнгө олонтын сан үүсгэн байгуулна гэж байна. Нэг нь Украин руу хөрөнгө олонт хийн. Нөгөөх нь хамтын одоо төслүүд дээр газрын баялаг, газрын хавар элемент гэх мэт шүү. За тэгээд Европ дурдж гин үү энэ дотор? Европт ямар нэг эрх мэдэл юусоо байхгүй байгаа ч тийм Европчууд зүгээр ингээ юу тушааж ийна гэх юм бол Украиныг тэгээ буцаага босхын тулд та нар 100 тэрбум гаргаарэ гэл тэд нар 100 тэрбум байхгүй. Гэхдээ энийг бас харцгаа энэ бол нэлээд том хэрүүлийн айлан болно. Зүгээр энэ Европчууд ингээ тий зүгээр боол мэд шиг ингээ тушаал авч байна. За, a joint American-Russian working group on security issues will be established to promote and ensure compliance with all яг энэ их чухал биш. За, Орос өөрийнхөө тий хууль магадгүй үндсэн хууль дотор юу оруулах хэрэгтэй юм бэ гэх юм бол Европ ба Украин руу дахиж дайрахгүй. Мэдхгүй. Ukraine agrees to non-nuclear state. Ерөнхийдөө Украин цөмийн зэвсэг бол худлаа. Тий дахиад цөмийн зэвсэгтэй болохгүй гэж юм.
энийг Украинчууд залих баха. Энийг бол хүлээн зөвшөөрөх баха. За, Запорижье атомын цахилгаан станц буцаагаад ашиглалт нь оруулна. Хэний хяналтын доор юм бэ гэх юм бол International Atomic Energy Agency IAEA олон улсын цөмийн энергийн холбооны удирдлагын доор. Энийг Оросууд нэг сүртэй хүлээн зөвшөөрөхгүй байхаа. Яагаад гэх юм бол IAEA бас Ираны цөмийн төслүүдийг хариуцж исэн хинжсэн. Тэгтээ юу болсон бэ гэх юм бол Америкийн цэргийн алба CIA тагнуулын алба нууцаар мэдээллүүдийг өгсөн. IAEA ерөнхийдөө бие даасан хараад бус байгууллага байха болцсон. Тийм учраас Оросууд энийг хүлээн зөвшөөрөхгүй байхаа. За, тэгээд үйлдвэрлэгдсэн цахилгаан эрчим хүчийг 50-50-аар Орос руу ба Украин руу нийлүүлнэ. Оросууд энэ дээр 50-50 дээр буулт хийх бах. Гэхдээ Оросууд энийг өөрөө ажиллуулах байхаа. Тэгээд Украинчуудаас тэр 50% дээр тодорхой хэмжээний шихэмтгэл аавна. За, Ukraine will adopt EU rules on religious tolerance and the protection of linguistic minorities. Европын холбооны хуулийг ерөнхийдөө копидна гэсэн үг. За, тэгээд ер нь өөр шашин машингийг ерөнхийдөө хүлээн зөвшөөрнө. Яг гэх юм бол Украинчууд Оросын ортодокс шашингийг хориглосон. За, дараагийнх нь all Nazi ideology and activities must be rejected and prohibited. Нацистуудыг тэр Азов гэх мэтшин хориглох ёстой гинэ. За, энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол хүмүүс юу ярьж ирсэн бэ гэх юм бол Украинд дүүрэн нацистууд болцсон байгаа штэ гэсэн чинь хүмүүс үгүй ээ тийм юм байхгүй. Англичууд, германчууд, францчууд үгүй Украинд ямар ч нэг ч нацист байхгүй. За, энэ документ юу гэж хэлж байна гэх юм бол нацистууд байна. Тэднийг хориглох ёстой гэж байна. За, дахиад Украинчууд баяр хүргэе. За, Крым, Луханск, Донецк de facto Russian ерөөхдөө ер нь бол Орос нутаг болно. Тэгээд энийг хин хүлээн зөвшөөрөх юм бэ гэх юм бол Америкчууд хүлээн зөвшөөрнө. Хоёр ерөөхдөө област байхгүй. Донбассыг Оросууд өгөх юм байна. Херсон, Запорижье ер нь бол одоо Балтаны тэр фронтороо ингээд ерөөхдөө тасдан зогсоод тэгээд Оросуудыг эзэлж авсан талбай Оросуудынх байх болно. Энийг Украинчууд энэ дээр амар гоншгоно тий Донецк, Луханск, Донбасс дээр Херсон, Запорижье дээр бүр гоншгоно тий. За, тэгээд Оросууд өөр янз бүрийн сүмийг гих мэт чин тэр яваар тий бууж өгөн цэргүүдэд татна. За, нөгөөх нь Ukraine will hold election in 100 days. Украинчууд энэ гэрээ хэлцэл бий болсныхаа дараа 100 хоногийн дараа сонгуулийг явуулнаа. За, тэгээд Зеленскийг зайлуулна гэсэн үг. За, тэгээд засгийн газар юу болох юм бэ? Цэргийн засгийн газар болох юм уу үгүй юм уу? Харъя. За, тэгээд энд хэдэн ерөөхдөө улаан юутай юмнууд байгаа. Европчууд ерөөхдөө зүгээр ингээ хошнолдуулж байна. Украинчууд хошнолдуулж байна. Тэгээ хин очиж байгаа юм бэ гэх юм бол номер 1 Путин амар хожиж байгаа. Тэгээд номер 2 Америкчууд хожиж байгаа. За, тэгээд Украин ба Европчуудад ингээ баяр хүргэе, иймэрхүү төлөвөө одоо том боссоос ирж байгаа Европчууд угаасаа үгүй гэж хэлж чадахгүй. Тэгээд харцгаая. За, Украинд өөр юу болж байна гэх юм бол хэдүүлээ харъя. Путин дахиад костюмоо солиод ерөөхдөө цэргийн албан хувцастай хэвлэл мэдээллийн баг хурал хийсэн. За, сонсъё. Под предлогом необходимости продолжения войны с Россией удерживают эту власть на Украине с целью личного обогащения. За, Украинчууд ерөөхдөө энэ дайныг үргэлжлүүлж байгаа. Яагаад вэ гэх юм бол баяжхын тулд, хөрөнгөтэй болохын тулд, авилга, мөнгө идэхин тулд. Это стало хорошо известным теперь фактом по результатам антикоррупционного расследования. За, тэгээд энэ бол тэгээ Украины өөрийнх нь авилгатай тэмцэх газар төрчтэй ил болгосон. Хүн болгоо одоо энийг мэдчихэж байгаа. Самой Украине. Украинчууд өөрөө бүр ингээд Путин цаанаа зүгээр инээж өгч байгаа хаа тий ямар тэнэг малууд. Думаю, что для всех понятно, что эти люди сидя на золотых горшках. За, тэгээ энэ хүмүүс тий алтан жоорлон дээр ингээд суугаад хүн болго мэдж байгаа хаа. Вряд ли думают о судьбе своей страны. Тэгээд эднэр бол их орноо тоохчгүй. Өөргөө дансаа тэгээд сайхан алтан жоорлон дээр суухын тулд тэрний төлөө л энэ дайныг үргэлжлүүлж байгаа юм. Сайхан пропаганда юм биш үү? Тэгээд энэ пропагандыг хэн Путин бэлгэлж байгаа юм бэ хэм бол Зеленский ба нөхдүүд өөрөө. Простых людей в Украине. Жирийн ард түмнийг тоохгүй, цэргийн албахан тоохгүй. Офицерского состава, а тем более энгийн цэргийг
гэсэн бүр тоохгүй. Юу ярьж байгаа юм бэ гэх юм бол Зеленскигийн баруун гар мэдээж түүний одоо жорлон 0 энэ байна. Сайхан алтан жорлонтой, алтан бидээ тэ. Тэгээ төсөөлөө үстэй. Яагаад үгсэндээ алтан жорлон тавьдаг юм. Одоо Саддам Хусейн тэгдэг байсан баг тэ. Муаммар Гаддафи тэгдэг байсан баг. За магадгүй Мадуро. Тэгээ яагаад гэх юм бол сүултээ нөгөө тултлан мөнгө эдснийхаа дараа за одоо юу авах вэ гэл те машин авцсан хэдэн Афган нартай болцсон хаус авцсан амралтын газар лагер онгоц те Дубайд нэг байшин Хонконг офшорд ингээд тултлан яасан тэгээд та мөнгө одоо хааш хийх вэ гэсэн чи за алтан жорл авах хаста тийм амар тулцсан байгаа аахгүй юу. За тиймэрхүү юм болж байна. Тэгээд энэ ерөөхдөө энэ төлөвөө задарсныхын дараа Украины нүүбийн төлөөлөгч нэг сайхан үг хэллээ. Сонсцгоё. Ukraine has officially received from the American side a draft plan. Украинчууд албан ёсоор Америкчуудаас нэг драфт төсөл хүлээж авсан. We outlined the fundamental principles that matter to our people. We agree to work on the plan's provisions in a way that would bring about a just end of the war. Гэхдээ энэ төсөлтөөр бид нар комментуудаа оруулна гэж байна. Сая яг ингэж хэлээгүй гэхдээ би зүгээр орчуулна найруулсан шүү. Эднэр хүлээн зөвшөөрөхгүй жоохон өөрчлөлүүд энэ тэнд өөрийнхөө хушуугаа дүрнэ гэж байна. In this context, allow me to make several critical points. First, while Ukraine stands ready to engage in meaningful negotiations to end this war, за номер 1 Украинчууд ерөөхдөө их тайвны хэлцэл хийхэд бэлэн байгаа шүү. including at the leaders level, Өдөрдөгчийн төвшөнд тийм хоёр ерөнхийлөгч. our red lines are clear and unwavering. Манай улаан шугамуд гэхдээ тодорхой шүү. Тэд нэр өөрчлөгдөхгүй. Донбасс манайх, Запорижье манайх, Херсон манайх, Запорижьегийн цахилгаан станц манайх бид нар НАТО гишүүн болно. Нацистууд алга болохгүй. There will never be any recognition, formal or otherwise, of Ukrainian territory temporarily occupied by the Russian Federation as Russian. За тэр дөрвөн областыг юм уу хоёр областыг хизээж хүлээн зөвшөөрөхгүй гинэ. Our land is not for sale. Бид нар газар нутгаа зарахгүй. Гэхдээ дайнд алдаж болно. Ukraine will not accept any limits on its right to self-defense or on the size and capabilities of our armed forces. За цэргийн алба дээр бид нар бас хүнээр юм заалахгүй гэж байна. Бид нар сая цэрэгтэй баймаар байна, 2 сая цэрэгтэй байна, 5 сая тэр 600 мянган цэргийн хязгаар бид нар хүлээн зөвшөөрөхгүй. За зэвсэг, пуужин гих мэт шин бас бид нар өөрөө мэднэ гэж. Nor will we tolerate any infringement on our sovereignty, including our sovereign right to choose the alliances we want to join. Хүсэх юм бол бид нараас НАТО-гийн гишүүн болно гэж байна. Any genuine peace process must respect a fundamental principle. Nothing about Ukraine without Ukraine. Бла 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 бла. За. Одоо юу болох нь хэдүүлээ харцгаая. Энийг хүлээн зөвшөөрөхгүй юм бол заа юу. Дональд Трамп юу ч хэлэх юм бэ гэх юм бол окей. Би хичээсэн. Би үтсэн. Би Путинийг бүр Америк л өрсөн. Тэгээ НАТО, энэ Европын асуудал, энэ Орос Украины дайн, Европчууд та нар унсан хөлт ойлгохгүй шүү. Надаас энэс хол байгаарэ. Та нар өөрөө энийг зогсоомооргүй байна. Та нар тэгвэл энэ асуудлаа өөрөө шийд зүгээр хай явчихгүй. За юу болох юм та өөрөө доор комментээр бичээрэй. Билайн нэг 25% энэ бүтэх магадлал гэж бодож байна. 75% Европчууд, Украинчууд энийг эсэргүүцэх байхаа.